цаг үеийн хамгийн шилдэг кино зохиол юу вэ гэж асуухад маш олон кино шүүмжлэгчид 1974 онд нээлттэй хийсэн Neo-noir классик Chinatown гэж хариулдаг. Энэхүү бүтээлийн зохиолыг Роберт Таун бичиж, Роман Полански найруулсан ба 1975 оны Алтан бөмбөр зүг болон Академийн шагнал гардуулах ёслолоос шилдэг зохиолын шагналыг авсан юм. The winner is Robert Town. Америкийн зохиолчдын эвлээс гаргасан хамгийн агуу 101 кино зохиол нэртэй жагсаалтын 3-т бичигдэж байгаагаас ямар сайн бичигдсэн агуу бүтээл болохыг ойлгож болно. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ энэхүү бүтээлийн талаар ярилцаж, зарим зүйл дээр анализ хийж тайлбарлацгаая. Хэрвээ киног үзэж байгаагүй бол энэхүү бичлэгт спойлер агуулгдсан болохыг анхаараарай. Харин үзэх гэж байгаа бол Look TV-гийн гэмт хэрэгцсэний Hollywood хэсгээс Chinatown киног үзэх боломжтой. За тэгээд киногоо үзсэн бол бичлэгтээ орцгоё. Киноны гол дүр Джек Гитс бол хувийн мөрдөгч хийдэг, ихэвчлэн гэр бүлийн асуудал болон агаар тавилтын явдлыг илчлэх ажлыг гүйцэтгэдэг муу нэртэй нэгэн. You've got a nasty reputation, Mr. Gibbs. I like that. Thanks. If you were a bank president, that'd be one thing, but in your business, it's admirable and it's good advertising. Нэг өдөр Эвелин Мулрей гэх бүсгүй өөрийн нөхрөө өөр бүсгүйтэй явуулдаад байгааг сэжиглэж, Джек Гитсийг хөслөх болсноор учир битүүлэг, нууцлаг үйл явдлын зангилыг тайлах хэрэгтэй болдог. Харин Эвелиний нөхөр бол Холлис Мулрей гэх Лос Анжелес хотын ус болон эрчим хүчний яамд ахлах инженер хийдэг нэгэн. Ингэснээр киноны үйл явдал шууд утгаараа устай холбогдно. Echo Park. Water again. Джек мэдээж хамгийн сайн хийдэг ажлаа амжилттай дуусгаж, Холлисыг залуухан охинтой явуулж байхыг барьж чаддаг. Гэвч энэ мэдээлэл Джекийг өөрөө ч мэдээгүй байхад сонь төвлөгдөж, түүнийг хөлсүүлсэн Эвелин гэх бүсгүй жинхэнэ эхнэр нь биш, ердөө дүр хэсэгч болохыг олж мэднэ. Үнээс хэдхэн хоногийн дараа Холлисын цогцыг Stone Canyon цөрмөөс олсноор үнний цаадах үнэн, нууцын цаадах нууцыг Джек гэрэн хайж эхэлдэг. Джек бол маргаангүй үзэгчдэд хамгийн их таалагдах дүр. Гэхдээ цэвэр ариухан, сайн хүн учраас биш. Тэр үргэлжлэл бусдаар догдохгүй хийж байдаг, түүгээрээ өөрийгөө дөвлгөх нарциссист нэгэн. What happened to your nose, Giddy? Somebody slammed a bedroom window on it? No, your wife got excited. She crossed her legs a little too quick. You understand what I mean, pal? Гэхдээ түнд өөрийн гэсэн үнцийн хил хязгааргаж бий. Үйлчлүүлэгчтэй аль болох мөрдлөг хийлгэлгүй, мэдэхгүй байсан дээр гэдгийг сануулж. Mrs. Mulray, do you love your husband? Yes, of course. Then go home and forget everything. Бас мөнгөний төлөө ажилдаггүй, шуналгүй нэгэн. Энэ киноны эхлэлд түүний хамгийн ихний үйлчлүүлэгч залуугаас үлдэгдэл төлбөрөө дараа авахыг зөвшөөрснөөс. Forget it, will you, Curly? I only brought it up to illustrate a point. I don't want your last dime. What kind of a guy do you think I am? Thank you, Mr. Gibbs. Call me Jake. Careful driving home, Curl, huh? Жинхэнэ Эвелиний төлбөрийг голлгүй хүлээн авахаас харж болно. How much would you like? I'll stop it. The money's fine. It's generous. Гэвч хамгийн чухал нь Джек үзэгчдтэй адил үнийн юу болохыг хамгийн их хайж, тэрхүү эрэл хайгуулынхаа төлөө хичээл зүтгэл гаргаж буйгаар гардаг. Товчондоо тэр бол залтай, шогч, үнэн гэрэл хийлэгч шудраг дүр. Өмнө хэлсэнчлэн энэхүү киноны үйл явдал устай шууд холбоотой. 1928 оны 3 сарын 12-нд Лос Анжелесийн хойд хэсэгт байрлах Сант Францис тал нурж 431 хүн амнасаа алдаж байсан түүхтэй. Харин Chinatown кинонд энэхүү ослоос санаа авч Wonderlip даланг дурддаг. In case you've forgotten, gentlemen, over 500 lives were lost when the Vanderlip Dam gave way. Лос Анжелес хот тухайн үед асар их төлжилтөнд нэрвдэж байсан учраас ус гэдэг зүйл хамгийн чухал нөөц нь болсон байсан. Тиймээс нөлөө бүхий хүмүүс энэхүү асар чухал нөөцийн төлөө тэмцэлдэж асар олон нууцлыг хэрэгүүд гарч байсан гэдэг. Харин зохиолч Роберт Таун бодит амьдрал дээр болсон осол болон түүхийг судалж Chinatown киноны зохиолоо гаргасан юм. Харин энэхүү ус гэдэг зүйл кинонд хамгийн том зөрчлийг бий болгодог. Киноны гол эсрэг дүр Nova Cross бол нэгэн цагт Лос Анжелес хотын бүх усны нөөцийг эзэмшдэг байсан ч хожим газар эзэн болсон саятан. How much are you worth? I have no idea. How much do you want? I just want to know what you're worth. Over 10 million? Oh my yes. Кинон дээр хот сүлжилтэнд нэрвдээд байсан нь бүгд түүнтэй холбоотой. Зориудаар сүлжилт үүсгэж, ард иргэд дунд шин далан барих пропаганда үүсгэн тархийг нь угаасан. Аргаа барсан тариаланчдаас газрыг нь хэм дүнээр худалдан авч, дараа нь шин далан барьснаар тэрхүү газрыг илүү өндөр үнээр Лос Анжелес хотын засгийн газар зарах бол түүний гол зорилго. Харин энэхүү үндсэн плотоос гадна Эвелин, Ноа, Катрин нарын нэмэлт плот кинонд гарах ба тэр бүх нууцлаг асуултууд талигдах хүртэл Джек болон үзэгчид толгоогоо гашлагдаг.
Тэгвэл киноны зохиолыг өндрөөр үнэлэгдэхэд хүргэсэн өөр нэгэн зүйл бол foreshadowing буюу ирээдүйд болох явдлыг урьдчилан харуулах явдал. Холлисыг үхэхээс өмнөхөн Жек түүний орлогч Росс Элбертонтэй уулздаг. Түүний өрөөнд ороход ханд нь асар том загсаас гадна Ноа Кроссын үүсгэн байгуулсан хамаг бузар ажлаа зохион байгуулдаг Albacor клубын логотой зураг өлгөөстэй байдаг. Энэ үед загсны лого бүхий зураг яг юу болох нь тодорхойгүй байсан ч Жек тэрхүү зураг руу харах үед түүний царай ойж харагддаг. Жек Халидийн Элбертнээс ямар нэгэн зүйлс эжиглэж нэрийн хуудаснаас нь хид хидийг атгаад өрөөнөөс гардаг. Гэхдээ түүнээс өмнө Жек туслагын хаан дарсан зураг буюу Ноа Кросс Холлис нэрийн уулзаж буй зургийг үзэж байхдаа инхүү ярилцдаг. Well, they got into a terrific argument outside the Pig and Whistle. What about? Well, I don't know. The traffic was pretty loud. I heard only one thing, though. Applecore. Туслах чанга чимээнд Albacor гэдгийг Applecore хэмээн сонссон байдаг. Хожим Жек Ноа Кросс дээр өөрийн биеэр очиж уулзгаад мэдээж клубын лого бүхий тогөлгөөстэй байх ба хоолны ширээн дээр мөн л загас тавьсан байдаг. Бүр толгоотойгоо. I hope you don't mind. I believe they should be served with the head. Fine. As long as you don't serve the chicken that way. Ингэснээр загасны аман хэсэгт байх Жекийн царай хоолны ширээн дээр шүдэн ярзаасан загас гээд Жекийн өмнө Albacor гэх асар хүчирхэг эрх мэдэлтэй клуб байгааг түүний амнаас тэдний гарт байгааг төлөөлүүлж харуулдаг. Харин тэрхүү зоогийн үеэр Жек Ноа Кроссоос 5 хоногийн өмнө Холлистой уулзсан уулзалтын талаар асуудаг. Do you remember the last time you saw Mulray? My age, you tend to forget. It was 5 days ago outside the Pig and Whistle, and you had one hell of an argument. I got the pictures in my office if that'll help you remember. Тэдний маргааны гол сэдэв Кроссын охин. What was the argument about? My daughter. Эхэндээ Жекээс эхлээд үзэгчид бүгд л Эвелинийг ярьж байна гэж бодохч эцэст нь бүх зүйлийн зангилаа талигдсны дараа Эвелин биш Катрины талаар ярьж байсныг ойлгодог. Харин Ноа Кросс Катрины талаар мэдэж түүнийг болохоор хамгийн ах Жекийг хөсөлсөн бөгөөд Холлис Катрин хоёр романтик харилцаатай байгаагүй ба Холлис түүнийг өөр дээрээ авч энгийн амьдралаар амьдруулахыг хүсэж байсан. Энэхүү зөрчлөөс үүдэж Ноа Кросс Холлисыг гэрийнхэн цөөрөмд живүүлэн алсан юм. Харин хамгийн өрдөлтөд дүр Эвелиний үхэл хамгийн шоконд оруулсан сцен. Гэвч түүний үхлийгч бас foreshadowing хийж харуулсан байдаг. Асрамжийн газраас цухтад Эвелин Жект тусалдаг. Харин Кроссын ажилтан яг л киноны төгсгөлтэй адил машины араас буудана. Үүний дараа Эвелин тэднээс мултарсан ч машинд байхдаа зүүн нүдэндээ өрч буйг харуулдаг. Энэ бол түүний киноны төгсгөлд буудуулах нүд. Үүнээс гадна Жек Эвелинийг мөрдөхдөө машиныхын зүүн гэрлийг хагалж цөөрмөс олцсон Кроссын шилж бас зүүн тал нь хагарсан байдаг. Харин Жек анх удаа Мөлрийн харшид очиход хятад цэцэрлэгч цөөрмийн давстаа усыг зүлгэнд муу гэж хэлдэг. Bad for glass. Харин Жек цөөрөмд нэгэн зүйл гэлцхийг харж түүнийг авахар оролцсон ч Эвелин гарч ирснээр орхидог. Харин Холлисын задлан шинжилгээгээр түүнийг давстаа усан живсэн гэж тогтоосон байдаг. Mulray had salt water in his lungs. Хожим Жек Мөлрийн харшид дахин очиход цэцэрлэгч өнөөхлүгэ давцаар байдаг. Bad for glass. Salt water, very bad for glass. Энэ үед л Жек бүхнийг анзаарах ба ингэж тэрээр Кроссын шилийг цөрмөөс олсон юм. Энэхүү киноны зохиолыг бичсэн Роберт Таун энэ мэтчлийн үйл явдлын зөрчил, учир бүтүүлэг нууц бүрийг яг л эвлүүлдэг тоглоомд хэсэг бүрээр нь үзэгчдэд өгч, эцэст нь тэдгээрийг эвлүүлэх боломжийг өгч чадсанараа бүх цаг үеийн хамгийн агуу зохиол хэмээн яригдахад хүргэдэг үзээ. Энэ ч хожим гарах неонуар, мистери жанрын бүтээлүүдэд асар том нөлөө олж легасига үлдээсэн. Мэдээж энэхүү бүтээлийг бүх цаг үеийн хэмжээнд яригдахад жүжигчдийн авьяас, үзэсгэлэнтэй зураг авалтууд, намуухан ирнэ сэтгэл хоногших хөгжим, гарцаагүй нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй. За тэгээд энэхүү агуу бүтээлийг та бүхэн Лүг ТV-гийн гэмт хэрэгцээсний Hollywood хэсгээс Монгол орчуулгатаар үзэх боломжтой. Дараагийн бичлэгээр уулзцгаая.